Сайн байцгаана уу? Atomy Star Team-ийн Содо байна. Би та бүхэндээ бүтээгдэхүүн танилцуулах ээлжид бичлэгээ хүргэж байна. Өнөөдрийн бүтээгдэхүүнээр би та бүхэндээ гоо сайхны тэр дундаа арьс арчилгааны бүтээгдэхүүнийг танилцуулгано. Манай танилцуулах энэхүү бүтээгдэхүүн бол Atomy Evening Set буюу таны оройн арьс арчилгаанд зориулсан бүтээгдэхүүн байгаа. За савлгааны хувьд та бүхний харж байгаачлан ийм том хэмжээтэй. Айгуу гоё. Хүнд бэлгэлгэж ч гэсэн айгуу гоё юм байна. За энэхүү бүтээгдэхүүнийг задлаад харах юм бол ийм дөрвөн үндсэн бүтээгдэхүүн харагдаж байгаа. Энэ дээрээ мөн бүтээгдэхүүнийг дэлгэрэнгүй танилцуулах нь байгаа. Та бүхэн эндээсээ мөн хараад уншаад хэрэглэхэд тохиромжтой. За тэгэхээр ямар дөрвөн үндсэн бүтээгдэхүүн байгаа вэ гэхлээр таны оройн арьс арчилгаанд хамгийн түрүүнд шаардлагатай тосон цэвэрлэгч, за хөөсөн цэвэрлэгч, гуйжуулагч болон маск гэсэн дөрвөн бүтээгдэхүүнээс бүрдсэн ийм сет байгаа. Одоо би та бүхэндээ энэхүү бүтээгдэхүүнүүдэд тус бүртэн танилцуулаад явъя. Нүүрний арьс арчилгаа, тэр дундаа оройн арьс арчилгаа ямар чухал вэ гэдгийг манай охид үсгэгчид маш сайн мэдж байгаа. Та ямар бүтээгдэхүүн, тэр дундаа хэр чанартай бүтээгдэхүүнийг ямар дараалттай яаж хэрэглэж байгаагс чинь таны арьс шууд шалтгааллах болно. Тэгэхээр би та бүхэндээ манай Atomy-гийн Evening Set-ийг тус бүрчлэн танилцуулъя. За хамгийн түрүүнд бол бид бүгдээрээ тосон цэвэрлэгчийг хэрэглэдэг байгаа. За манай бүтээгдэхүүний орц найрлага нь хүн орхоотой, ногоон цай, улаан лувангийн шүүс гэсэн үндсэн 3 найрлагатайгаа. За хүн орхоотой таны арьсыг бат бөх байлгах, ногоон цай нь өнгөлөг болгох, улаан лувангийн шүүс нь таны арьсыг сэргэг, уян хатан байлгахад гол нөлөө үзүүлдэг байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх вэ? Та энэхүү тосон цэвэрлэгчээс өөрийн арьсан дээр бага хэмжээтэй гавд яг тос өргөж байгаа юм шиг массажлан 1-3 минутын турш хэрэглэх хэрэгтэй. Яг энэ хооронд манай энэхүү сүүн бүтээгдэхүүний маань молекул таны арьсанд гүн нэвчиж таны бохирдлыг цэвэрлэхэд маш их нөлөөлдөг байгаа. За ингэсний дараа та бүхэн хөвөн болон альчуураар шууд арчгаас гадна бүлээн усаар угаагаад бохирдлоо цэвэрлэж авна. За ингээд нэгдүгээр алхам маань дуслаа. За үүний дараа хоёрдугаар алхам буюу хөөсөн цэвэрлэгчийг та бүхэн хэрэглэх хэрэгтэй. За хөөсөн цэвэрлэгчийг хэрхэн хэрэглэх вэ гэхлээр та энэхүү савлгаанаас гар дээрээ багахан хэсгийг аваад гартаа ингээд сайн хөөсрүүлж өгөх хэрэгтэй. Маш сайн хөөсрүүлж өгнө. Хөөсрүүлсний дараа нүүрэндээ түрхээд мөн адил массажлж өгнө. Ингэж массажлснаар таны тосон цэвэрлэгчээр цэвэрлэгдэггүй бүр гүнд байгаа бохирдол маш сайн цэвэрлэгдэж өгдөг байгаа. Та үүнийг бүлээн усаар угаагаад тэгээд арчиж цэвэрлэх хэрэгтэй байгаа. За энэхүү хөөсөн цэвэрлэгчийн маань гол орц найрлага нь модны ханд эмийн ургамалтай байдаг учраас таны арьсыг маш сайн цэвэрлэдэг. За ялангуяа батгалжилттай арьсанд бол маш сайн нөлөөтэй байдаг. За тэгээ хөөсөн цэвэрлэгчээр угааж арчсны дараа ингээд нэг тийм таталтах мэдрэмж төрдөг шүү дээ. Энэхүү бүтээгдэхүүн дээр бол тэгдэггүй байгаараа давталтай. За ингээд арьс арчилгааны 2 дугаар алхам маань дуслаа. Одоо үүний дараа 3 дугаар алхам буюу арьс гуйжуулах хэсэг байгаа. За арьс гуйжуулахад маш их таталтдаг шүү дээ. Харин манай энэхүү бүтээгдэхүүн бол маш зөөлөн бүтэцтэй учраас маш эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. За бүтээгдэхүүний маань гол арьс найрлага бол хайлаас модны ханд болон мандарины ханд байгаа. За хайлаас модны ханд нь таны арьсыг илүү зөөлнөр гуйжуулахад тусалдаг болвол мандарины ханд нь таны арьсны тослогжлтыг тэнцвэртэй байлгахад туслана. Тэгэхээр гуйжуулагчаа хэрхэн хэрэглэх вэ гэхлээр та өөр тохиромжтой хэмжээгээр гар дээр аваад нүүрнийхээ бүхэл хэсэг түрхэж өгнө. Харин 3-5 минут та хүлээж өгөх хэрэгтэй. Энэ хооронд манай бүтээгдэхүүн таны арьсны эд эс бүрт хүрч үргэлжилж байгаа. За ингээд хүлээсний дараа та бүхэн ингээд арьсаараа массажлна. Ингээд массажлахад таны гарт мэдрэгдэнэ. Юу мэдрэгдэж байгаа вэ гэхлээр таны нөгөө гуйцсан арьс байгаа. 2-3 минутын турш та арьсаа ингээд массажлж өгөөрэй. Үүний дараа та бүлээн усаар арьсаа угаана. Ингээд манай гуйжуулах процесс дуснаа. Та гэхдээ үнийг 7 хоног 2-3 удаа өөрийн арьсны онцлог тохируулан хэрэглээрэй. Харин үүний өмнөх тосон болон хөөсөн цэвэрлэгч та өдөр бүр хэрэглэнэ гэдгийг мэдж байгаа хаа. За ингээд арьсаа гуйжуулж дуусны дараа бүгдээрээ 4-р алхам буюу нүүрэндээ маск тавина. За маск маань дотроо центел ханд болон аметистийн нутагтай учраас таны унтсан арьсыг үргэж толгор бодлоход маш их тус төхөмтэй авах болно. Энэхүү маскыг хэрхэн хэрэглэх вэ гэхлээр нүдний хэсэг болон уруулын хэсгийг тойруулаад арьсандаа жиг түрхэж өгөх хэрэгтэй. Ингээд арьсан дээрх маск маань бүрэн хатаж дуусны дараа та эрүүнийхээ доод хэсгээс ахуулаад маска татаж авна. Ингээд манай маск тавих үйл явц дуслаа. Та энэхүү маскыг өөрийн арьсныхаа онцлог тохируулан 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд болно. За ингээд та маска тавьж дууснаар таны оройн арьс арчилгаа дуусж байгаамаа. Би та бүхэндээ Atomy-гийн Evening Set-ийг танилцуулж дуслаа. Та бүхэн энэхүү бүтээгдэхүүний илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай сошиал сувгуудаас аваарай. Баяр таа.